өнөөдөр 11 дугаар ангийн цахилгаан статик бүлэг шилжээс бодно. За өгүүлбэр маань болохоор тус бүр 1 кулон цэнэгтэй 2 цэнэгүүд хоорондоо 1 км зайд байсан бол харилцан үйлчлэлийн хүчийг тодорхойл гэж байна. За биднэрт өгөгдсөн бодлогын өгөгдлүүд нь болохоор 2 цэнэг маань 1 кулон цэнэгтэй хоорондын зай нь 1 км байна. За эндээс бүгдөө кулоны харилцан үйлчлэлээс цэнэгүүдийн харилцан үйлчлэлийг олъё. За F тэнцүү K үржин Q1 цэнэгийг үржин Q2 цэнэг хуваах нь R квадрат. За K пропорционалын коэффициент буюу кулоны тогтмол маань 9-ийг үржин 10-9 зэрэг ньютоныг үржин метр квадрат хуваах нь кулон квадрат гэсэн үгтэй. За 2 цэнэг маань 1 кулон хоёулаа их 1 кулон гэж өгсөн. Хоорондын зай маань 1000 метр болно. За яагаад эндээс 1000 метр болж байгаа вэ гэхээр энд метр байгаа учраас энийг метрлөө шилжүүлнэ. 1 км-ийн 1000 метр. За эндээс кулон квадраттай хураагдаад метр квадраттай хураагдаад анжинээс 9-ийг үржин 10-ийн 3 зэрэг ньютон гарч байна. За K маань кулоны тогтмол буюу пропорционалын коэффициент нь кулоны тогтмол. За K маань болохоор 1-ийг хуваах нь 4π эслон айлтай тэнцүү байдаг. За P тоо маань 314 эслон буюу цахилгаан нэвтрүүлэх чадвар маань болохоор 885-ыг үржин 10-ийн 12 зэрэг градыг хуваах нь метр гэсэн үгтэй.